Сайн байцгаана үзэгчдээ өнөөдөр 3 дугаар сарын 17-ны өдөр байгаа. Эрт цэргийн баярыг тохиолдуулсан үндэсний лотерегийн ээлжид тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Товлон цагаасаа бага зэргийн хожимдож эхэлсэн үзэгчдээс хөлцөл өчгөөд өнөөдрийнхээ тохирлыг үзэгч та бүхнийхээ өмнө эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мэдээж миний дэргэд дөрүүдийн 1, 2, 3 дугаар зэрэг болон 6D642 гэсэн тохирлуудын азнууд өнөөдөр тодорхойд бэлэн болсон байна. За бид нар Мартин амнаар бол бүсгүйчүүдийг маань аз зэвэг гэжсэн болвол эр хүн заяанда хиймэр хатгаж төрдөг учраас энэ удаагийн тохирол дээр маань бас Азийн тэнгэр ирчүүдийг маань нэвээгээсэй гэж бас хүсэх байна. За ингээд дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхээ тохирлыг хамтдаа эхлүүлцгээе. Шилэн хоргонд маань тгээс хөрслөг цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээ за санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх өгөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу дөрүүлэнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой болох юм. За энэ бол дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг эргэлж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. За 9-5 гэсэн хоёр бөмбөлөг Шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 3 дахь бөмбөлөгний дугаар 8. Юус 5 8 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Ингээд сүүлчийн бөмбөлөгний дугаар тийг. Сүүлчийн бөмбөлөгний дугаар тийг. За 4 дахь бөмбөлөг тийг гэсэн бөмбөлөг гарч ирснээр дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 9 5 8 тиг 9 5 8 тиг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн санамсаргүйгээр гарч ирсэн энэхүү 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрүүл чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. За энэ бол дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол байсан бол өргөжлөлөн 2 дугаар зэргийн тохирлыг үзэгчдийн өмнө явуулахад бэлэн болсон. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс хөрслөг цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг бүрэн байрласан байгааг үзэгчдээ харж байна. Эндээс санамсаргүйгээр мөн адилхан 4 бөмбөлөг гарч иргөөгөө тэрхүү 4 бөмбөлийг та яг дарааллын дагуу дөрүүлэн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол ирчүүд илүү ад хиймэрийг өнөөдөр хүснэ. Яагаад гэвэл бид нар за бүсгүйчүүдийн баяраар эмэгтэйчүүдтэй илүү их амжилт хүссэн байсан. За ингээд ирчүүдийг маань Азийн тэнгэр ивэг 40 ширхэг бөмбөлөөс 4 бөмбөлгийг дарааллын дагуу зөв тааснаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломж дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань байдаг. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. 3 тиг гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 тиг 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Ингээд 4 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 5. Зангиснаар дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр 3 тиг 3 5 3 тиг 3 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн түрүүн тайлбарласанчлан та энэхүү 4 бөмбөлийг яг дөрүүлэнгийн дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Та дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгсөн бол дөнгөж сая та 1000 дахин өсгөж авч байгаа. За харин одоо 1-р зэргийн тохирлыг эхлүүлэх болно. За мөн адилхан шилэн хоргонд маань та бүхний маань харж байгаачлан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Энэ маань ямар учиртай вэ гэхээр нэг бөмбөлөг нэг орондоо тоонууд маань нэгэн л гэхэд 4 удаа байрласан байгаа гэдэг хамгийн хэлбэрээр ойлгож болох юм. За эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирнэ. Тэрхүү 4 бөмбөлөг яг дарааллын дагуу дөрүүлэнгийн мөн адилхан зөв тааж чадсан тохиолдолд өөрийн бацаа 2000 дахин өсгөж авах боломжтой юм шиг. 3 тохирлын маань хувь таны өсгөж авах мөнгөнд өс явж байгаа гэдгийг та ойлгосон баг. За ингээд амжилт хүсье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлж байгаа. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирсэн. 4-р
шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлгийн дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 8, 9, 8 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна шүү. За. Ингээд дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохирлын маань 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөг. 4 дахь бөмбөлгийн маань дугаар мөн адилхан 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохирол дээр маань 8, 9, 8, 8, 8, 9, 8, 8 гэсэн их гоё таа гарч ирсэн. Энэ удаагийн тохирол дээр маань бол 8-ын таа 3 удаа гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн түрүүн тайлбарлахад бол нэг бөмбөлөг 4 байгаа гэж хэлжсэн бол өнөөдрийн тохиолоос тун сонирхолтой таа гарч ирсэн. 8, 9, 8, 8. Та энэхүү дөрвөн бөмбөлийг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тавьсан бол өөрийнхөө тавьсан боцог 2000 дахин өсгөж авч байгаа. Та дөрүүдийн дээр хамгийн багадаа 500 төгрөгийн боцоо тавьж тоглох боломжтой байдаг. Ингээд дөрүүдийн тохирол маань дууссан. Өргөжлөлөн 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирол одоо үзэгч та бүхнийхээ дундаас өнөөдрийн хангацдаг тодруулах болно. За шилэн хорогдон маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа 6 байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй юм. За энэ хүү 60 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тухайн 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох боломжтой болох юм а. За та хамгийн багадаа 6D дээр маань 1500 төгрөгийг хожих боломжтой. Та өөрийн дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлийг зөв тааснаар 1500, 3 бөмбөлөг зөв тааснаар 15000 төгрөг. За 4 бөмбөлийг зөв тааснаар 150,000 төгрөг хожих болтой. 5 бөмбөлийг зөв тааж чадсанаар сая 500,000 төгрөгийг хожих боломжтой. Мэдээж та 6 бөмбөлгөө зургуулангийн зөв таасан бол та 50 сая төгрөгийн азтан болох учиртай юм. За ингээд 6D тохирлынхаа өнөөдрийн азнуудыг хамтдаа тодруулъя. Та бүхнийг маань аз ивэг. Дээр маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 6 бөмбөлгийн зөв таснаар азтан болох боломжтой байдаг. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар тийг. Эхний бөмбөлөгийн дугаар тийг. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 8. Тийг 8 гэсэн хоёр бөмбөлгөө зөв таасан бол үзэгч та 1500 төгрөгийн азтан болж байгаа. Гурав дахь бөмбөлгийн дугаар 7. Гурав дахь бөмбөлгийн дугаар 7. 8. За тийг 8, 7 гэсэн 3 бөмбөлгөө зөв таасан бол та 15,000 төгрөгийн азтан болж байгаа. Үүнээс таны хожих мөнгөнд өсөж явах боломжтой байгаа. Дөрөв дахь бөмбөлгөө харцгаая. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 6. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 6. Тийг 8, 7, 6 гэсэн дөрвөн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Энэхүү дөрвөн бөмбөлийг зөв тааснаар та 150,000 төгрөг хожих боломжтой эзэн болж байгаа. За 5 дахь бөмбөлгийн дугаар 5, 5 дахь бөмбөлгийн дугаар 5. Тийг 8, 7, 6, 5 гэсэн 5 бөмбөлийг зөв тааснаар 500,000 төгрөг хожиж байгаа. Ингээд 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг маань гарч ирлээ. 6 дахь бөмбөлөгийн дугаар 2. 6 дахь бөмбөлөгийн дугаар 2. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа гарч ирсэн 6 бөмбөлийг танилцуулъя. 8. За тиг 8, 7, 6, 5, 2. За давтаж хэлье. Тиг 8, 7, 6, 5, 2 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн хөө 6 бөмбөлөг дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань тгээс эхлэе. За хойноос нь гэдэг маань 2-оос эхлэе. За 2 бөмбөлийг зөв таасан бол 1500 төгрөгнөөс эхлэе. Та таасан бөмбөлөгнийхөө тоогоор мөнгөнд өсөж явах боломжтойгоор хамгийн ихтэй 50 сая төгрөг хожих боломжтойсэн. За энэ бол 6D тохирол байсан. 6D-г хамтдаа тоглосон үзэгчдэд баярлалаа. Өргөжлөлөн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатрын хамгийн өндөр хонжиртай тохирол яг энэ цаг мөчид өнөөдрийн хаазнуудыг тодруулах болно. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй юм. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг та дарааллахт хамааралгүйгээр зургуулын зөв тааж чадсанаар хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжтой болох юм. За энэхүү тохирлын маань нэг давуу тал бол бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдэг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтан тодрох боломжтой байдаг юм. За ингээд 642 тохирлоо хамтдаа эхэлцгээе.
42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэсэн үг юм. Эндээс үндсэн 6 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгийн дугаар 34. Эхний бөмбөлөгийн дугаар 34. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 38, 34, 38 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн. Гарч ирсэн 6 бөмбөлөг дараа лагт хамааралгүйгээр таарж байвал та аздан болох боломжтой. Гурав дахь бөмбөлөгийн дугаар 42. Гурав дахь бөмбөлөгийн дугаар 42. За ингээд дөрөв дахь бөмбөлөгийн дугаар 5. Дөрөв дахь бөмбөлөгийн дугаар 5. 34, 38, 42, 5 гэсэн дөрөв бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгийг харцгаая. 5 дахь бөмбөлөгийн дугаар 12. 5 дахь бөмбөлөгийн дугаар 12. За 34, 38, 42, 5, 12 гэсэн. За ингээд 6 дахь бөмбөлөг буюу үндсэн бөмбөлгүүдийн маань сүүлийн бөмбөлөгийн дугаар 11. Бөмбөлөгийн сүүлийн бөмбөлөгийн дугаар 11. За ингээд Аз дагуулсан 7 дахь бөмбөлөгийн дугаар 41. Аз дагуулсан 7 дахь бөмбөлөгийн маань дугаар 41. За ингээд үзэгчдэд 642 тохирлын маань 6 бөмбөлөг гарч ирсэн. Үндсэн дараалалаар нь та бүхэндээ танилцуулъя. 34, 38, 42, 5, 12, 11. За татаж хэлье. 34, 38, 42, 5, 12, 11. Энэхүү үндсэн 6 бөмбөлгийг үзэгчдээ дарааллагт хамааралгүйгээр зургуулангийн зөв таасан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа. Өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөгийн дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 7 дахь бөмбөлөгийн дугаар 41. Энэхүү бөмбөлөгийн тусламжтайгаар мэдээж 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азсангууд тодорсон гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн маань 5 тохирол үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн байгаа. Өнөөдрийн тохиоллоос магадгүй аздан болсон бол танд халуун баярыг хүргэе. Та үндэсний лотерейд хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаад өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах зээгүүдийг зориход хангалттай юм. Тэнд бол манай мэдээллийн ажилтнууд та бүхэндээ тодорхой мэдээллүүдийг хүргэхээс гадна та тоглох хуультай худалдан авч бүгэлснээр тохиролд оролцох боломжтой. Дараагийн тохирол маань мэдээж даваа гарагийн 17 цаг 30 минутанд Icon цагийн мен болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх болно. Ингээд өнөөдрийн тохиролтой хамтдаа исэн эрхэм үзэгчдэд баярлалаа. Нийт Монголынхаа сайхан ирчүүдэд эрс зэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.